Эмбүк төллүүлж байна. Доктор Мерагийн гэмт хэрэг тэргүүт өгүүлэлгүүд. Зохиолч Эдогава Рампо. Орчуулсан Даш Доржийн Даш мөнх. Өгүүлэгч Баатар Жавын Дархан сүх. Доктор Мерагийн гэмт хэрэг. 1. Шин зохиолынхон санааг олохын тулд би ямар ч зориггүй гудамжаар дэмий тэндэг юм. Токиод байх юм бол Асакусагийн хүрээлэн, Ханаяшики цэцэрлэг, Уйно дах эзэн хааны музей, амьтны хүрээлэн, Сумидагавагийн уурын хөлөг онгоц, дугуй хэлбэр нь надад панорамагийн хуучин барилгыг ямагт санагдуулдаг, Ригоку дах Сумогийн ордон гэсэн тогтсон маршрутаар дандаа явдаг үлээ. Энэ удаач мөнөөх замаараа яваад хий үзэгдлийн бүжигт наадам тоглолт болж буй Сумогийн ордноос харж явлаа. Удаан хугацааны дараа энүүгээр дайран өнгөрөхөд хүүхэд ахуй насны минь дурсамж сэтэрч сэтгэл нэг л гонигтай болчихлоо. Хэвлэлийн газраас бүтээлээ өг гэж яаруулад байсан тул гэртээ сууж байх чарга байсангүй. Токиогоор 7 хоног дэмий тэнсэн би Уэногийн амьтны хүрээлэнд нэгэн залуутай тааралдсанаар энэ түүх эхэлсэн бэлээ. Цаг орой болж амьтны хүрээлэн хаахт өгөж хүрээлэн хоосорч намгүн болсон байлаа. Токиогийнхан альва театрын үзвэр тоглолт эсвэл музей үзмэрийн газарт хөшиг бууж бүх юм дуусхаас уртайд л өөрийн гутлаа олж авахаар хаалга руу яарчихдаг юм. Үүнд нь дургуг минь хэлэх юм биш. Амьтны хүрээлэнд ч бас нэг тиймэрхүү үйл юм болж байв. Үзэгчд гэв гэнтэл гэртээ харихаар яарч амьтны хүрээлэн хаалга барайгүй байхад бүгдээрээ дотор нь түгжигдчихвээ гэсэн аятай хаалга руу тэмүүлж эргэн тойрон эзгүүрэн хоосорчээ. Би сармагчингуудын торны хажууд энд ховорхон тохиолддог нам гүм давтагдан саяхан л хүний хөлд дарагдж байсан тухай бодлогошрон зогсов. Тэр байтугай сармагчингууд эргэн тойронд нь ямагт эргэлдэгч хүмүүс алга болчихсонд гайхсан янзтай чимээ аниргүй сууцгаана. Гэнэт би ард хэн нэгэн зогсоог мэдэрч давхийн цочин эргэж харав. Цонхисэн цагаан царайтай, урт үстэй, элэгдэж хуучирсан костюм хэдэрсэн, тэнүүлчин гуйлагчин гэд хэлчихмээр залуу зогсож байх нь тэр. Тэр нүрээ элдвлэн гар хөлөө татвагнуулан сармагчингуудтай наадаж гарлаа. Харваас тэр энд байнга ирдэг бөгөөд ингэж тоглохдоо их дуртай бололтой. Сармагчингуудыг элдвээр өдөж, өнөөдөл нь хариуд нь баахан элдвлэж хэсэг тоглоцохоогоод сэтгэл нь ханахад залуу сармагчингуудад хідэн жимс өглөө. Сармагчингууд үнэхээр инээдтэй үйлдэл хийж байсан тул би тэсэлгүй хөгжин инээд алдав. Сармагчингууд яагаад харсан бүхнээ элгэлэн дуурайхгүй, сармагчлахгүй байж чаддаггүй юм бол? Гэж залуу гинэт надаас асуулаа. Энэ зур тэр гартаа барьж байсан берсүүтж үржээс дээш шидэм барьж авч байв. Торон доторх сармагчин түүний үйлдэлийг яг таг давтан өөрийн берсүүтж үржээ дээш шидээд барьж аван тоглоно. Намайг дуугүй инээмсэглэхэд тэр бодоод үзвэл их аимшигтай шүү. Бурхан ийм л зүн совинг сармагчинд өгсөн шүү дээ гэж нэмж хэлэв. Өө хөөрхий, бас гүн ухаантан байх нь гэж би бодлоо. Сармагчин ингэж дуурайх чи яахав? Наргантай байж болох юм. Харин хүн үйлдэлийг давтан дуурайхад гайхах юм байхгүй үсттэй. Бурхан хүнийг сармагчинтай яг адилхан маш олон инстинкттэй бүтээсэн шүү дээ. Бодхоос ч аимшигтай. Та ууланд бичнүүдтэй тааралдсан аянчны түүхийг мэдэх үү? Би энэ үл таних залууг ихээхэн яриа хүн гэдгийг ойлгов. Уг хэл нь улмал уран болоод байх шиг. Би ихээхэн бүрэг хүн учраас үл таних хүмүүстэй элдвийг ярихаар улаардгүй билээ. Гэвч энэ залуугийн цонхгор царай ширэлдэн сексисэн үс нь намайг өөрийн ирэхгүй татсан байж магадгүй. Эсвэл гүн ухаантных шиг яриа хөөрөн миний сонирхлыг татсан ч юм уу? Мэдхгүй юу болсон юм бэ? Ингэлээ. Нэг удаа ууланд ойн гүнд аянчин аврах том бичтэй таарчээ. Аянчныг сандарч алмаарч байх зуур бич элдийг булааж аваад хойноос нь суулж бариад савчж гарчээ.
Аян чин самуура биш тул түүнд өөр зэвсэг гэх юм байсангүй. Тэр үнэхээр их мэгдэн сандарчээ. Би өөрийн ярихгүй инээд алдав. Харуу бүрийгээр үл таних хүний хачин жигтэй юм ярихыг сонсоод зогсож байдаг. Амьдрал үнэхээр жигтэй юм аа. Аян чин сэлмээ буцааж авахыг оролдсон ч талаар болов. Би ч модон давирч гараад мөчөр дээр нь суугаад аянчныг илэглэв. Аян чин даруй ухаан сэлж хөл дороо хэвтэж байсан мөчрийг шүүрч жинхэнэ элдтэй болсон мэт аягалжээ. Бэч чин сармагчин л юм болохоор бурхнаас заяасан авир нь хөдөлж хүний үйлдэл бүрийг илгэлэн дуурайж гарчээ. Аян чин ч чухам үнийг л хүлээж байсан тул савааг хоолоонд тулган хэрчих дүр үзүүлжээ. Бэч дуурайгаад хоолоогоо хэрчив. Өөрөө өөрийгөө алжхан тэр тэнийг бэч цус нь олгодод байхтал өөрийнх нь цус гэж ойлгохгүй амьсгалаа тасартал хоолоогоо хэрчсэн юм да. Аян чин харин хохирхон байдхай том бичний амтай харьсан гэдэл бод. Үл таних залуугийн инээд цаанаал зэвүүн доогтой хаж. Намайг үл итгэсэн янзтай инээмсэглэхийг хараад өнөөх залуу би огт зохиогоогүй шүү. Үнэхээр болсон явдал. Ер нь сармагчин өөрөөр яалтаач билээ дээ. Шавар нь тэм юм чин. Итгэхгүй байвал үзэх үү? Гэлээ. Тэгээд тэр газраас хугарсан мөчөр авч торны завсраар сармагчин төгөөд өөр нэг мөчөр авч хоолоогоо хэрчиж буй дүр үзүүллээ. Сармагчин сургуультай амтан байсан уу? Эсвэл түүний яриа үнний хувьтай юмсан ч уу? Сармагчин залууг дуурайн мөчрөөр хоолоогоо хэрчиж гарав. За ямар байна? Харв уу? Хэрвээ жинхэнэ хутга байсан бол сармагчин аль хэдийн өгчихсэн гэж залуу дуугарав. Амтны хүрээлэн аль эрт хоосорчээ. Саглагар моддын доор бараан сүдэр унсан үзэгдэнэ. Гол руу хүй торгоод явчихав. Энэ цонхгор царайтай залууд ямар нэгэн зэвүүн юм гарцаагүй байлаа. Ямар аимшигтай зүйл болохыг ойлгож байна уу? Хуулан дуурайх инстинкт хүндч буй. Тэр байдгүй хүн түүнийг захирч чаддаггүй. Нийгэм судлаач таард бидний бүх үйлдэлийг хуулан дуурайх үйл явц гэж үзсэн. Залуугийн үгэнд нэг жигтэй учир байв. Тэр цааш нь олон юм ярьсан хэдий ч би тэр бүрийн нэг бүрчлэн санахгүй байна. Харин бүх яриа нь хуулбарлан дуурайх инстинкт хичнээн аюултайг нотлоход чиглэсэн байсныг л санаж байна. Мөн ярианаас нь ягаад ч юм толиноос үхтэл айдгийг мэдэж авлаа. Танд толинд харах аимшигтай санагддаггүй юу? Надад үүнээс аимшигтай зүйл үгүй. Яагаад гэж юу? Яах вэ? Толинд таны ихэр гарч ирж хээдэл хийсэн үйлдэл бүхнийг чинь сармагчин шиг дуурайгаад байдаг шүү дээ. Иймэрхүү зүйлэл ярьсныг бүр түр санаж байна. Амтны хүрээлэн хаалгаа барих үед биднийг гарахыг хүсэв. Бид алгуурхан гарч Ойногийн цэцэрлэгээр өдөршийн бүрэнхэд яаралгүйхэн алхацгаав. Таныг ч мэднэ л дээ. Детектив зохиол бичдэг зохиолч Эдогава бидтэй. Сүүдэрт дарагдсан харанхуй моддын зөргөөр алхаж явсан болоод ч тэрв түүний асуулт намайг цочов. Дотор зарс хийгээд эвгүй болоод явчихсныг нуух юм. Гэхдээ бас сониуч хүсэлж төрөв. Надад таны зохиолууд таалагддаг юм. Гэхдээ үннийг хэлэхэд сүүлийн үед таны зохиолууд жаахан уйдгартай болоод байгаа. Хуучин зохиолуудыг чинь тун их дурлаж уншдаг байсан учраас ингэж ч байж магадгүй гэж залуу шулуухан хэлв. Сэтгэл арай л уужраад явчихлаа. Хараач, сар мандаж байна. Залуугийн яриа нэг сэдвээс нөгөө сэдв рүү тун тогтворгүй үсчих тул түүнийг солио өвчтөө юм болвооч гэж бодов. Өнөөдөр чинь сарын 14 бараг л тэргэл сар мандна. Сарны асгарсан нэл туяа гэдэг гайхамшигтай бөгөөд өвдөстэй. Би хаа нэгтээ сарны туяаг элбдэх шидтэй гэж уншсан юм. Эргэн тойрноо харал та. Өдөр нарны гэрэлд харагддгаас үнэхээр шал өөр харагдаж байгаа үсттэй. Таны царай хүртэл амтны хүрээлэнд байснаас онх өөр харагдаж байна шүү дээ. Түүнийг ингэж хэлээд нөөрлөө минь ширтгэхэд дотор тавгүйцэд явчихлаа. Царайг нь хараад бүр зарс хийж орхив. Сүүдэр хурган гялалзах нүд, онгойн харлах ам тэргүүтэн нь түүнийг ер бусын муу ёрын харагдуулна. Сар толь хоёр ямар нэгэн сэжмээр холбоотой шүү.
Усанд туссан сарны тухай шүлгүүд эсвэл толь адил хурц тунгалаг сарны тухай үгсийг дэмэж нэг зохиогоогүй байх. Ямар ч болов хоорондоо ихээхэн төстэй зөвлс. Харал та. Би залуугийн заасан зөвхт хараад өдрийн гэрэлд харагддгаас 2 дахин томорсон шино базуу цөөрм сэмгэр манан дунд мөнгөрөн цэлэлцхийг олж үзлээ. Нарны гэрэлд бид альва зүйлийн мөн төрхийг хардаг. Харин сарны гэрэлд түүний тусгалыг үздэг. Танд тэгж санагдаж байгаагүй юу? Надад тэр залуу өөрөө толинд туссан дүр шиг харагдаж байв. Нэвсийсэн хувцастай галбиргүй бие, хий үзэгдлих шиг цонхгор цагаан царай. Бодвол та шин зохиолынхон санааг ирж яваа байлгүй? Тэснэ. Надад танд яг таалагдах нэг юм бий. Үнэхээр болсон явдал бөгөөд би нэмж хассан юм огт байхгүй. Та сонсох уу? Хүсвэл тань ярьж өгье л дөө. Гэж хэлв. Надад үнэхээр шинэ өгүүллийн санаа хэрэгтэй байлаа. Тэгээд ч сониуч зам маань тун их хөдөлсөний зэрэгцээ залуугийн байдлыг хараад байвал энгийн л нэг аимшигын түүх ярих гээгүй юм шиг санагдсан учраас баяр таяа зөвшөөрч тэгээл тэ хаашаа орох вэ? Нэг уушин газар орж аяг тагшаа муунга ярилцвал болох уу? Гэлээ. Гэтэл тэр толгоо сэгсэрч тэр дэмэ би нэрлэхүү хүнч биш. Гэхдээ миний ярих түүхийг цахилгаан чийдэнгийн гэрэлд сонсвол амт нь алга болчихно. Энэ хавьдаа дээр биз сарны шидэт туяан дор суугаад мөнгөрөх цөөрөм харсан шигээ яривал хавьгүй дээр. Тэгээд ч би таныг урт хөвөрсөн түүхээр чилээхгүй. Би үгийн дуртаяа дагаж цөөрмийн дэрэгдэх том модны доорх чулуун дээр түүнтэй зэрэгцэн суугаад гайхалтай түүхийн дуулсан юм.